За сайн байцгаана уу. За энэ удаагийн чехэд юу анхаарах уу сэдвт лайв үргэлжлүүлье. За энэ удаагийнхаа лайваар бол үр зээлтэй хүмүүст хамааралтай юм лайв хийх гэж байна гэж байна. Тэгэхээр та хэд маань хэрвээ та чехэд бүгд чех улсад очоод банкны буюу банк санхүүгийн одоо бус байгууллагуудаас одоо янз бүрийн байгууллагаас үр зээл хийгдсэн болвол энэ лайв та хэдэд маань бас хэрэгцээтэй болох бах. За тэгээд үр зээлээ бүр төлж чадахгүй байгаа хүмүүст бол бүр ч илүү их хамаралтай ийм лайв хийх гэж байна. За ерөнхийдөө бол ихчийнх нь харж байгаагаар олон жилийн бас яг энэ дампуурал дээр ажиллаж ирсний хувьд бол бас та хэдэд маань бас зөвлөгөө өгөх бас нэлээдгүй юм байна. Тийм болохоор та хэд маань ажилдаа байгаа нь бол дараа нь сонсороо YouTube блог дээр чинь YouTube дээр энэ лайв хадгалчихна. За Facebook дээр ч гэсэн ганц хоёр өдөр бол ажиллах байх тийм ээ. За завтаа нэг нь бол яг сонсоод та хэд маань өөр зээлгүй байгаа хүмүүс ч гэсэн та хэдэд маань бас мэдээлэл бол ерөөсөө ч илүүдэхгүй. Тийм учраас энэ ер нь бол чехэд бол мөнгө санхүүгийн асуудал бол нэлээд хууль нь бол чанга. Тийм болохоор та нарт маань энэ бол үнэхээр бас хэрэгцээтэй мэдээллийн нэг байхаа гэж бодож байна. Яагаад хэрэгцээтэй байгаа юм бэ гэхээр ерөөсөө л нэг массараа одоо чехэд очиод нэг цалин мөнгөтэй болждог. За тэгээд цалингаа барьцаалаад янз бүрийн банкнаас ч зээл авчдаг, банк бусгай газраас ч зээл авчдаг. Гэхдээ тэр болгон одоо бас харин харьцангуй бидний үеийг бодвол зээл өгөх нь бас арай бага болцсон юм байна. Яг ипотекийн зээлч, орон сууцны зээлч авч болдог, ердийн зээлч авч болдог. За банк бус байгууллага жишээл Провидент гэх мэтчлэн газрууд бол монголчуудад бол зээл бол массаар их өгдөг байсан. За одоо бол харин одоо яг овчоогоо ямар байгаа мэдгүй. Ерөнхийдөө бол рейтингээрээ бол манай монгол хүмүүсийн рейтинг одоо Аз ТВ-с Монгол гэхлээр ер нь жоохон найдваргүй зээлдэгч гэдэг рейтинг руу гүгэд орцсон л одоо ийм байт юм билээ. Ардын банкны одоо мэдээлэлүүд байдаг шүү дээ тийм ээ. Орон орны хүмүүс банкнаас зээл авахд эдгээр чинь бүгд тооцоотой судалгаатай статистиктэй байдаг. Тийм учраас орон оронд одоо энэ зээлийн хаях маш найдваргүй зээлдэгч за төлдөг хүмүүс бол байгаа юм бол бас адилхан байгаа. Сайн муу улсууд янз янз л байгаа шүү дээ. Ямар ч оронд тийм ээ. Ерөнхий төвшин бол жоохон доогуур байдаг гэдэг бол ерөөсөө ойлгомжтой байна тийм ээ. За дампуурал буюу инсольвенци гэж одоо үг бол их түгээмэл та хэд нар сонссон баг тийм ээ. Ерөнхийдөө бол чех улсад бол ийм дампуурлын хууль гэж байдаг. Банкнаас аваад маш их хэмжээний зээл авсан. 2-оос дээш одоо зээлтэй түүнийг төлж чадахгүй байгаа улсууд бол энэ хууль бол үйлчилдэг. За энэ тухайлыг чинь та хэдтэй өнөөдөр жоохон тайлбарлаад өгөхийг хичээе. Өөр төлөө төлж чадахгүй болсон чадваргүй болсон хүмүүст л энийг бас нэг гаргалгаа гарц хүмүүсийг бол хитрхи одоо тийм дампууралд оруулахгүй хитрхи гудамжид гаргачихгүй гэсэн бас улсаас одоо ийм том бодлого баримталж явдаг бас нэг их сайшруутай одоо магтууштай тийм асуудал байна. За тэгэхээр одоо бусад орнд байдгийн мөгөө манай Монгол байдгүй юм байхгүй юм шиг санагдсан одоо Монголд бол тий. За чехэд бол яхахгүй энэ хууль бол үйлчилдэг. За энэ инсольвенцийн одоо шүүхийн шийдвэрт орсон хүмүүст бол энэ инсольвенцийн хууль гэж байдаг тий. Дампуурлын хуулинд бол бүх орны иргэд ажил төрөл хийж байгаа тэндээ визтэй байгаа. Заавал одоо нөгөө байнгын оршин суух визтэй гэхгүйгээр хамаарах бүрэн боломжтой байдаг. Тий. За хамгийн одоо түгээмэл хурдан үр дүнгээ өгч байгаа. Ягаад гэвэл бол одоо ерөөсөө хуучин 5 жил байсан бол одоо 3 жилийн хугацаанд одоо үр зээлгүй болох бүрэн боломжтой ийм одоо төсөл гэх юм одоо ийм проект гэдэг. Сүүлийн жилүүдэд инфляц одоо нөлөөлж өрөнд орох шалтгаан бол маш их байгаа шүү дээ тий. Амжиргааны өртгийн өсөлт олон айд одоо гэр бүл санхүүгийн одоо хямралд одоо маш их оруулж байдаг. За тэгээд бид нар өөрсдөө маш их түүндээ бас буруутай. Яг гэвэл бид нар санхүүгийн мэдлэг жоохон ч гэсэн санхүүгийн мэдлэгтэй жоохон ч гэсэн мөнгөний орлого зарлагаа одоо хянах одоо тэр мэдлэг энэ тарих оюун руугаа сайн шидэхгүйгээс болж бидэд нөгөө нэг сэтгэлийн хөөрлөөр гэх юм уу те эсвэл за яста өнөөдөр тэнч тийм болохоо ажиллаа ийшээч Монгол руу төдөн төгрөг явуулах болчлоо энд ч нэг байр авах болчлоо ч гэдэг юм одоо тиймэрхүү асуудлууд мөнгөний хэрэгцээ угаасаа л мөнгө болоод юу юм хэрэглээ тийм болохоор одоо нэгэн цалин хүрэхгүй байгаа юм чинь энэ хэрэглээгээ бид нар одоо
Хаанаас болох юм? За нэгэндээ би тогтмол визтэй, тогтмол цалинтай юм чинь зээл авчиг гэсэн л бодлого банк гэж болчихдог. За банк өгөө. Банк өгвөл азны юм гэж алгаад тушаал авчдаг. За банк өгөхгүй банк бус газар санал болгодог. За банк бус газрууд бол хэд их өндөрч гисэн одоо хугацааны алдагдал магадлал нь бол маш их өндөр байдаг. Бүр ашиггүй бариад гэхдээ л тэр мөнгө маань хэрэгтэй учраас банк бусаас авчил өргөдөг. За богино хугацаанд өгдөг тэд нар чинь тийм ээ. За тэгэнгүүтээ одоо банк өгөхгүй банк бус байгуулах нь өгөхгүй байгаа улсууд нь өөр хиндээс бодгоо. За мэдээж хэрэг найз нөхдөс аав. За тэгэхээр тэр хүүн хамаагүй 5% байна 10% хамаагүй. Тэгээд за тэр мөнгийг л бүтээж л байвал тэр ардаа тэр төлөлтийг эрсдлийг одоо бүрээс тухайн үед тэр мөнгөө л авчихвэл тэр арын бол яаж хийж байгаа л би чамд ямар ч өсөө өрий чинь нөгөө нэг айл 70 мөрийн алгах царгаал авчдаг. За тэгээд буцаад эргээд битгэд одоо буцааж өгөх болох дээрээ ирэхлээрээ нэлээд асуудалд орчдөг. Тэр бол ерөөсөө нууц биш байна. Тийм үү? За 2026 онд бол ерөөсөө өр зээлийн дампуурлын асуудлыг яаж шийдэж бүх дампууралд орсон давуу талууд юу байх вэ? Бүх экзекуцүүдийг зогсоодог. Экзекуц гэдэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн нөгөө нэг тушаал тий одоо та хэдэн өртөө байна? Банкнд өртөө. Банкнд бол хоёр ч өөр банкнаас зээл авсан байх бүрэн боломжтой байх жишээлээ тий. Тэхийн бол хоёулангийн зогсооноо. Тийм ээ. За бүх өрийг нэг болгож төлөх бас нэг сайхан боломж гардаг. За янз янзын өртөө, за жишээлбэл тог инкассанд өртөө, T-Mobile одоо утасны операторт өртөө, банкнд өртөө. За ингээд 3 асуудал өртөө. Тийм ээ. Тэгэхээр энэ 3 өрийг нэг болгоод төлөх бас нэг юм боломж байдаг. За 3 дахь боломж нь бол 3 жилийн одоо ямар ч дарамтгүй амьдралд орно гэсэн үг. За дарамт гэдэг нь одоо яг юу хэлээд байгаа гэхлээр чинь одоо энэ дээр дарамтыг бас жоохон тайлбарлаж өгье л да тийм ээ. Ерөнхийдөө одоо энэ нөгөө экзекуторт орцсон, шүүхийн шийдвэрт орцсон улсууд байнгын дарамттай үнэхээр амьдралд орчдөг, үгээд орчдөг. Нөгөө нэг 5 цас нэг хэн нэгнээс зээлснээсээ нөгөө банкнасаа зээлснээсээ болоод энэ дарамт гэдгийг бол 100% биеэр мэдэрдэг. Аггүй их стресст ордог, аггүй их хэрүүл, гэр бүлийн маргаан ямар үнэхээр одоо энэ юусоо тайван унтаж чадахгүй байдал бол үнэхээр гүгээд орчихсон байдаг. Тийм ээ. За тэгэхээр тэр дампуурлын хуульд хэрвээ та хамрагдах юм бол энэ янз бүрийн дарамтнаас та ингэж ярих нэг сайхан боломж гарнаа. Яг бүх өрөө ингэ нэгтгээд тийм ээ тодорхой хугацаанд одоо 3 жилийн хугацаа гэдэг чинь маш хурдан өнгөрөн төлөлтөө хийгээд ажилтаа байхад бол тэр 3 жил бол ороод дуусчдаг. Одоо төрөвчийн 5 жилийнхэн дуусчаад явж байна. Аль хэзээ одоо би 2-5 жил дээр одоо өнөөдөр өрөө дуусгачлаа гэдэг оюунаа хичээ баярлалаа гэсэн юм юмнуудыг талархлыг авчлаа. Энэ бол үнэхээр гайхалтай. Айгу цаг хугацаа хурдан байгааг л харуулж байгаа байхгүй юу? Ерөөсөө маш хурдан. Тэг саяхан л тэр дампуурлын хууль орж исэн хүмүүс маань өнөөдөр чөлөөлөгчөд явж шээ. Цалингаа бүтэн аваад эхэлж байгаа байхгүй юу? Бөөн баяр шүү. За тэгээд ноёр бутонч эрхчлөлтөй амьдралыг л эдэлнэ. Ядаж гэр бүл нэг тэртээ тэргүй тогтсон мөнгө үлдэх нь ойлгомжтой. Тэр үлдсэн мөнгөө гэр бүлийн төсвийг одоо үлдсэн мөнгөө юмд яаж зочлох үүдг нь тодорхой болдог, ойлгомжтой болдог. Тийм ээ. За хэн энэ дампуурлын хуулинд хамрагдах бүрэн боломжтой вэ? За мэдээж бүх өртөө хүмүүс за 2-оос дээш өртөө. За дахин хэлэхэд утасны өртөө байж хахад дээр нэг эсвэл таг усны өртөө байж хахад дээр нь банкнаас авцдаг. За ер нь банкны өрнөл бол ер нь манай Чехэд байгаа монголчуудын 80% нь бол орцол болов гэж би зүгээр л таамаглаж байна. За яг хуу надад тийм тодорхой статистик алга. Гэхдээ хар ухаанаар бодоход ер нь за 60-аас дээш бол найдвартай байгаа. За бүр багаар бодъё. 60-аас дээш бол найдвартай байгаа гэж бодож байна. За зарим нь бол яг төлж байгаа сайн байна. Зарим нь бол төлж чадхаа байдсан. Одоо яах вэ гэд нөгөө нэг толгойгоо маажаад ингэ сууж байгаа улсууд байгаа л байна. Төлөөд нөгөө өрөнд дуусдаг. За хуваарь хөдөлмөр эрхлэгч нар өгч болно. Бүтэн жилийнхээ нөгөө тайлан тооцоос даницны биш юм гэж таамаг өгч байгаа шүү дээ. Татврынхаа тооцоогоор бүтэн жилийн тэр тооцооч нь байгаа бол хуваарь хөдөлмөр эрхлэгч нар энэ өрөнд бас хамрагдаж болдог. За 3 дахь нь бол гэр бүлийн дампуурлыг зарлж болдог. Гэр бүлэрээ эхнэр нь нөхөр нь ингээ нэгтгэхэд нэг болгох боломжтой байдаг. За гэр бүлийн дампуурл гэж энийг хэлж байгаа. За хэрхэн процесс явагддаггүй. За энэ дампуурлын хуулинд ямар процесс явагддаггүй гэхээр шүүхийн өмнөх процессыг одоо бэлтгэх гэдэг нэгдүгээр шат. За энэ бэлтгэх процессыг бол ерөөсөө та хэдийн маань бүх одоо тэр та нар хичнээн өртөө байна. Бүх өрийн бичиг баримтнууд бүх юм чинь аваад яг шүүхэд ороход бэлтгэх процессыг хэлж байгаа.
Тий. За чиний эд хөрөнгийн жагсаалтыг чинь бэлдэн, чиний ажил ямар албан газар ажиллаж байсан, ямар газар өөртөө одоо бүхэл судалгаануудыг бэлдээд, ингэтгээд ингээд шүүхэд яста бүр товч тодорхой болгоод бэлтгэдэг процессыг хэлнэ. За хоёрдугаарт өргөдлөө өгнө. За ингээд бүх юм бэлэн болгонгууд шүүхэд өргөдлөө өгөөд шүүх 3 дахьт нь шийдвэрээ шүүх гаргана. Шүүхийн шийдвэр ерөөсөө 1 сарын хугацаанд бараг гарчдаг. Маш хурдан гардаг. За судалж үзээд ерөнхийдөө за нөхцөл хангагдсан байна. Окей. За тэгвэл цалин авч гин үү? За хэдэн төгрөгийн цалин авч гин? Шүүх бол тэрийг тооцоолж үзэн шүү дээ, тий. Тэр тухайн цалин нь үнэхээр энэ хүн өөрөө дарах чадвартай байна уу? Хэдэн хүн авд гэж ядгийг, тийм ээ? За цалин гайгүй юм байна. Төдөн хүн амаа тижих чадвартай байна. Дээр нь нийт өрийнхөө төдөн хувийг төлөх боломжтой юм байна гэвэл окей гэд зөвшөөрсөн хариу ороод ирнэ. За тэгээд 4 дахьт нь төлөлтөө хийж эхэлнэ. Яг шүүхийн шийдвэрийн дагуу тань энэ хүний цалин дээрээс төдөн хувийг шууд тэр өртөө хүмүүст нь хувааж өгнө гэдэг ийм шүүхийн шийдвэр гарчдаг. 3 жилийн хугацаанд тийм газрууд өртөө юм байна. Тэрэнд төдөн хувь гэдэг. Жишээлбэл банкнд нь цалингаас нь төдөн хувийн, банкнд нь төдөн хувийн тэр утасны операторт нь төдөн хувийн тэр инкасын төлөлтөнд нь тог усны өргөнд нь гэдэг ингээд хувирлах шийдвэрээ гаргацдаг. За тэгээд 3 жилийн дараа шүүхэд одоо 3 жил нь дуусчлаа гингүүтээ 3 жилийн дараа шүүх шийдвэрээ бас гаргана. За үнэхээр ингээд зогсоолоо үлдсэн мөнгө чинь ингээд тэглэлээ. Эсвэл хоёр дахь вариантаар хэтэрхий бага мөнгө одоо 3 жилийн хугацаанд байн өвчтөй байж байгаад олигтой мөнгө 30-аас дээш хувийг тарж чадаагүй бол шүүх за дахиад 1 жил юм чи тийм үү? За дахиад за бүр 5 жил болгоё гэсэн ийм нөхцөл бас тун ховор гэхдээ гарна. За ямар өөр хамааруулах вэ? За мэдээж хэрэг би түрүү хэлсэн банк болон банк бус байгууллагын за тог усны цахилгааны одоо бүхий л одоо өрнүүд хамаардаг. За ер нь л одоо цалингаас судгадаг өөр зээл экзекутор одоо ямар л өөр байна. Тэр байтугай чек иргэнээс хүртэл авсан үрээд энэ шин бас оруулах бүрэн боломжтой байдаг. За өргөдөл гаргагчийн үүрэг. За өргөдөл гаргагч хүн ямар үүрэг хариуцлагыг хүлээдэг юм бэ? Орлогыг байнга мэдүүлнэ. Сар болгоных орлогыг. За хэрвээ амарсан бол амарлаа, Монгол явсан бол Монгол явснаа мэддэн явахыгаа урьдчилж хэлнэ. Шүүхийн шийдвэрийг ягштал биелүүлнэ. Сар болгон төдөн хувийг салин дээрээс нь авах ёстой бол окей. За энэ сар чи 20,000 цаасны цалин авсан бол хэдэн хувийг гэж чамд шийдвэр гарсан. Тэр чинь гэхдээ амжиргааны доод түвшинг бол үлдээдэг. Тийм ээ? Хүүхдтэй бол хүүхдийнх нь бас нэг зах хэмжээний эдэн дүүрийг тэр шин бол ингээд бодоод гаргаад ирнэ. За тэгээд нэг хүлээх том үүрэг нь бол ерөөсөө дахиж одоо энэ шүүх одоо дампуурлын хуульд одоо байгаа хугацаанд дахиж ерөөсөө хизээч өөр нэмж авах боломжгүй. Шууд зогсоод дахиж өөр хийсэн байх юм бол энэ хэрэг чинь задарна. Ойлгомжтой тий? Хэрвээ дахиад бас задрах бас нэг ямар боломж байна гэхлээр хэрвээ дахиад чи өөр хийсэн бол задарна. Хоёр дахь вариант нь чи төлөлтөө зогсоогоод ажил хийхгүйгээр ингээд ийш тийшээ яваад зүгтаагаад хаана байгаа ч мэддэхгүй ингээд яваад гэх юм бол таны энэ дампуурлын хууль чинь эргээ задарна. Дахиад бүр эхнээс нь нойлоос эхэлнэ. Тэгэхээр нөгөө төлжсэн мөнгө чинь шинээр одоо тооцоод явна гэсэн үг. За ерөнхийдөө банк бол мэдээж хэрэг дахиж бол та нарт бол зээл өгөхгүй шүү дээ. Уусаа ойлгомжтой тий. Хувь хүнээс юм уу банк бус байгууллагаас дахиж зээл хийх хоригдолд байгаа. Төрүүчийн зээлийг одоо нэг явсандаа зүгээр бохироор ярихад чи төрөвчтэй мөнгөө зохицуулж чадахгүй байгаа юм чинь уус наад чинь зохицуулж өгч надад гэсэн үг шүү дээ. Уус мэдлэлтэй аваад за окей чи тооцоогоо хийж чадахгүй юм байна. Чи тооцоогоо байж орлого зарлагаа чи хянч чаддгүй юм байна. За тэгвэл бид нар туслая л гэсэн үг шүү дээ. Соёлтойгоор хэлэх юм бол за чиний төрөвчөнд 20,000 цаас байна. За 10-ыг бид нар бусад өртөө хүмүүс чинь тарай чи үлдсэн 10-ыг зохицуул. Тэрнээсээ чи байраа төл үлдсэн мөнгөндөө ингээд бүсээ чангалаад амьдр. Ерөөсөө л тэр шүү дээ. За ямар эрхтэй юм? За эрхээ бас мэдэх хэрэгтэй. Үүргээ мэдж байгаа бол одоо эрхээ бас мэдэх хэрэгтэй. Өөрийн дампуурлын хуульд хамрагдсан хүмүүс бол хамгаалагдана. Үнэхээр экзекуторээс хамгаалагдана. Шүүхийн шийдвэрлэлд гүйцэтгэлээс хамгаалагдана. Хэрвээ энэ
давхарлын хуулинд хамрагдаж байгаа бол таны гэрт чинь нэг ч хүн очиод тамга тэмдэгийг чинь одоо бүх юм дээр чинь ингээд шар цаас наагаад энийг зарч болохгүй, энийг ч оролдож болохгүй шүү. Эсвэл бүх юм чинь ачаад машин дээр ачаад эсвэл цалингаас чинь 100% суудгал хийгээл эсвэл банкны чинь юу хаагаад нэг ч төгрөг байхгүй болтол нь юу яаж байгаа блоклж байгаа байхгүй банкны дансыг гэх мэтийн үйлдэлээс таныг хамгаална. Улсын мэдэл авчиж байгаа юм чинь улсаар хамгаалагч нь улс танд нэг өөр ингэсэн ч өмгөөлөгчтэй цаанаас томилж өгдөг. Тэр хүний мэдэл ерөөсөө та 100% тэр хүний мэдэл байна гэсэн үг. Өөрөө дуусна. Тэр хэлцэх 3 жилийн хугацаа тэр 3 жилийн хугацаанд л тэр чинь байна гэсэн үг. За цалингаас хийх суудгал бол хяналтаа болчихно. Хин дуртай экзекутор нь очиод цалингаас чинь 100% хамдаг байсан бол одоо тэр чинь бол хэлэхгүй. Улсаас ингээд хуулийн хүрээнд ингээд хамгаалагдсан учраас цалингийн судалгааг зөвхөн хуулийн хүрээнд тэр шүүхийн шийдвэрийн хүрээнд л судалгахаас биш тэг 100% чиний цалингаас мөнгийг судалгах ёсгүй болно. Гэх мэтийн хамгаалтанд бол орно. Эрхээ эдлэнэ. За тэгээд мэдээж эрэг баталгаатай өрчин дуусна гэдэг бол 100%. Одоо өнөөдөр бид нар экзекуторт одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг одоо төлөөл эдэг цаана хэд үлдэж байгаа нь учир битүүлэг байдаг. За нэг төд үлдлээ гэж мэйл ирдэг, мессеж ирдэг. Гэтэл яг цаанаасаа яг үнэхээр хаагдаад байна уу гэхэд нөгөө нэгэд та өөрөө төлж дуусаагүй бол таны хүү хизээ зогсдгүй л байхгүй юу. Тэгэхээр хүүгээж төлөөд байгаа мó үндсэн мөнгө нь хасагдахгүй ингээд байгаад байдаг. Ийм л асуудал болдог байхгүй юу. Экзекуторт орлого гэдэг чинь ерөөсөө. Давхарлын хууль хамрагдчих юм бол инсолвенцийн хуулинд хамрагдчих юм бол таны бүх нийт үрийг чинь базаад нэг болгоно. За тэрнээсээ ингээд шууд ингээд Splotcave календар бол сар болгоны график төлөлтөөр ингээд таны чинь нөгөө нэг орлого зарлах чинь ингээд хянагдаад явцдаг болохоор ерөөсөө тэндээс яг хасаж байгаа нь тодорхой яг тэр графикийн дагуу хассаар агаал тэг болно. Тэр нь л хамгийн баталгаатай бид нар юмг төлөе л доо. Окей. Тэр чинь баталгаатай хасагдаад үнэхээр 0 болох юм л баталгаатай юм л бид нар бас нэг харьяалагдмаар шүү дээ, тийм ээ. Тэгэхгүй бол нэг экзекуторын янз бүрийн нэг ловерд одоо нэмэгдээд байгаа юм чинь тэгээд нэг асуулыг яагаад миний үндсэн мөнгө хасагдахгүй байгаа гэхэлгүй та өнөөдөр та үндсэн мөнгөндөө яаж хүрэх юм бэ? Та хүүгээд төлж дийлэхгүй шүү дээ. Бага ингээд мөнгө төлөөд авах чинь таны экзекутор хасагдахгүй байгаа нь түмэн зөв шүү дээ. Гэхэд бид нар хэлэх үг олдохгүй ч. Хүү өсөд л гэдэг байхгүй. Үндсэн мөнгөнд хасагдаад хүүгээсээ нэг жоохон хасагдаад үндсэн мөнгөөс нэг ганц 2 төгрөг хасагдаад ингээд авахлаар ерөөсө хугацаа яваад идэг 5-10 жил болсонд нөгөө мөнгөнд дуусдаг. Ийм байдаг л байхгүй. Бид нар орчуулгын явцанд бол их чинь тийм юм зөндөө тарч ирсэн. Худлаа байдаг юм байлээ гэдэг л тийм л дүгнэлт төрсөн. Барай л үдээд. За үнэхээр нэг шудраг тодорхой бас нэг зах хэмжээний бас нэг 60% гэдэр төлсөн байх юм бол экзекуторууд бол яг зах хэмжээний юу яадаг байхгүй юу? Хүү зогсдог гэдэг болохоор ихэнхэд бас зогсоож өгдөггүй. За, insolvency spravca гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бэ? За, insolvency spravca гэдэг үгстэй захианууд ороод ирнэ те шүүхээс. За, энэ нь болохоор нөгөө шүүхээс томилж өгч байгаа та нарын одоо энэ яг давхарлын хуулийн хүрээнд өмгөөлөгчтэй болгож өгч байна гэсэн үг. Нэг ясны. Таны гүйцэтгэлийг хийн. Бүх өөр зээлтэй газартай чинь холбоотой таны цалингаас мөнгөийг чинь аваад тэр өөр зээлтэй газар руу хуваарлаад таны мөнгийг авсан мөнгөө хуваарлж идэг хүнийг хэлнэ нэгдүгээр. Хоёрдугаар цалин орлогыг хянах үүрэгтэй хүнийг хэлнэ. Үнэхээр энэ хүн цалин авлаа хэдэн төгрөг үлдэж байгаа. За төд үлдэх ёстой энэ хувь хүнд нь. Авахыгаа аваад үлдсэн чиний дасанд үлдэж гин үү гэдгийг хяналтыг хийн. Хөндлөгөөс өөр гар хуруугаа дүрх хүн байхгүй энэ хүн хянана. За 3 дугаар төлөлтийг хуваарилдаг хүн. Шүүхэд шаардлагатай бүх мэдээллийг явуулдаг. Өөрөөр хэлбэл шүүх таарын хооронд 3 дахь хэтгээд гэсэн үг байна. Тэр хүн чинь бүх одоо харьяаллын бүх юмыг зохицуулж өгнө. Та тэр хүнтэйгээ л өстө хамгийн их ойр дотны хамгийн хуйлдаатай ажиллана. Монгол явлаа шүү би нэг сар амраад ирлээ шүү. Тэгэхэд энэ сар надад төлөлт орохгүй нэ шүү гэх юм бол окей тэгтээ чи тэгвэл энийг хийчихэд яваарай ч гэдэг юм уу те. Эсвэл одоо ирээд хийгээрэй ч гэдэг юм. Тэрийг ганцхан тэр хүнтэйгээ л тохирно. Шүүх тэр болгонд та нар хариу өгч айлч шүүх рүү тэр тэгж харьцахгүй шүүх бол та нартай тэгж харьцахгүй зөвхөн энэ insolvency spravca гэдэг хүн чинь та нартай энэ асуудлыг зохицуулж харьцаж явах юм шүү. За давхарлаа зарлах сэтгэл зүйн тайвшрал авдаг гэдгийг бол маш их
ач холбогдол өгж байгаа. За тэр миний хэлсэнчлэр янз бүрийн гэр бүлийн хэрүүлээ төрөнгийн одоо хураа гэрээр ирэх дарамт одоо тэр дансаа хаалгах энэ болгоныг бол хамгаална гэдгийг би түрүүн хэлсэн энэ ойлгомжтой болсон тийм ээ. Тийм учраас энэ үнэхээр чи одоо бүр юу ч ямар ч алхам хийхгүй өөрөө дарахыг оролдохгүй хичээхгүй байгаа бол одоо ийш зүгээр давхар хуулинд зүгээр л хамраад гэж ингэж хэлэх байна. Чи тогтмол цалинтай, чи тогтмол визтэй байгаа бол маш их хэмжээний өртөө байгаа бол одоо тэр давхарлаа заарлаа. Одоо өөр чамд зөвөр мэдгүй экзекутор чи ерөөсөө хизээч сайн үзэхгүй гэж яг үүндээ хэлээ. Экзекутортай байгаад бол сайн үздэг л байхгүй. За ямар бичиг баримтууд хэрэгцээ бэ? Мэдээж хэрэг бүтэн 1 жилийн цалингийн хуулга хэрэгтэй болдог. За мэдээж хэрэг бүх үр зээлтэй хамааралтай бүхэл одоо нөгөө захиа, занаа, имэйл, хаяг ямар одоо нөгөө нэг хаанаас ямар захиа ирсэн тэр болгон чи хэрэгтэй болно. Тэгээд үр зээл авсан бүх бичиг баримтууд гэрээнүүд нь хэрэгтэй болдог. Тий. Зарим нь одоо бүр хийсэн гэрээгээ ч олдгоо шүү дээ. Байхгүй. Мэд хайцсан бүү. Хайц. Нүхтэй хайц ч гэж байгаа шиг. За тэгэхээр одоо хэрвээ тийм гэрээ чинь байх бол за үнэхээр би ийм байгууллагт өртөө гэсэн нотлох юмнууд заавал хэрэгтэй болно шүү. Тэг. Имэйл хаяг байж болно, имэйл захианууд байж болно, албан ёсны захианууд болж таны гэрээ хаягаар ирсэн албан ёсны захианууд байж болно. Эсвэл бүх үрзээлийн холбоотой ямарваа нэг нотлох одоо үнэхээр энэ байгууллагт би өртөө гэдгээр нотлсон л байх шаардлагатай болчихдог байхгүй юу? Тэг. За хэрвээ машин байр үн цаас гэх мэт одоо үн хүрэх үнэтэй зүйлүүд байх юм бол тэдрийгээ зараад л одоо энэ үр зээлээ дарах нь зүйтэй. Яг ийм наборжа хөлбөр орохгүй байе гэж бодъё л да бүр. Тийм юм байхгүй бол одоо эндээ хамрагдах хэрэгтэй бол. За гэр бүлийн хүмүүс зэрэг төлөө 100% хугацаанаас өмнө дуусгаж болно гэсэн. За гэр бүлийн дампуурлыг бол би бас энд бас нэмж юу хэлэх вэ гэхлээр гэр бүлийн хүмүүс дампуурлалт ашигтай 2 хүн одоо дампуурлалт очиж байгаа шүү дээ. Тэгэхэд бүх үрийг нэгтгээд нэг л удаа нөгөө installation справцтай төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл одоо 3300 байлаа гэхэд 1650-ыг л ганцхан удаа төлнө гэсэн үг. Тэр чинь нөгөө нэгтгээд нэг дампуурлын хуулинд очиж байгаа нэг хүн юм шиг. Энэ дээр нэг л нөхцөл байгаа. Орохгүй юу ямар нөхцөл байж болох вэ гэхээр гэр бүл 2 байлаж гисэн эхнэр нөхөр 2 болоогүй байхад эхнэр нь юм уу нөхөр нь ямар банкнаас зээл аваад дампуурс одоо төлж чадахгүй болоод ийм хүнд асуудал орсон бол тэр зээл авсан хүн данхаараа одоо дампуурлал зарлах бүрэн боломжтой. Заавал гэр бүл орох албагүй. Хэрвээ гэр бүл болсон хойно эхнэр нь юм уу нөхөр нь үр зээл хийгээд тухайн айл асуудалд орсон бол хоёулаа заавал энд хамрагдах ёстой. Хоёулангаас нь цалингаас нь авах боломжтой болно. Ойлгомжтой байна уу те? Тэгэхээр гэр бүл болсон л бол чиний өөр эхнэр нь зээл хийсэн ч гэсэн нөхөрт хамааралтай болно. Нөхөр хамаагүй ч гэсэн хамааралтай болно. За тэгэхээр гэр бүлийн төлөвлөлтийг хамгийн ашигтай вариант гэж хэлдэг нь хамгийн гол нь нэгдүгээр хоёулаа зэрэг нөгөө цалингаасаа төлөөд яваад байхлаар арай хурдан дууссан. Заавал 3 жил байх албагүй. 100% төлчих юм бол 1 жилд ч дуусчих. Бүрэн боломжтой. Нэгдүгээр хоёрдугаарт нөгөө нэг инсолвеншн справцагийн нөгөө өмгөөлөгчийн мөнгийг сар болгон тийм өндөр мөнгө төлөхгүйгээр маш бага 50% бараг хямдралтай төлөөд явчихдаг. Гуравдугаарт юу л да 3 жаах. Тэгээд ер нь гэр бүлийн дампуурлыг бол ашигтай вариант нь хоёулаа заавал орох албагүй гэдэг. Тийм. Энэ дээр хамтран амьдрах юм уу найз нөхөд бол байж болохгүй. Гэр бүл заавал баталгаатай гэр бүл дээр гэр бүлийн дампууралд зөвхөн орно. Энэ дээр нэг юм юу хэлэх ёстой гэхэлэр хэрвээ дампуурлын хууль хэрэгжиж эхлээд одоо ингээд төлөлтөө хийгээд эхэлсэн байж хахад эхнэр нөхөр хоёр хэрвээ салах юм бол тухайн төлөлтийг нөгөө өмгөөлөгчийн төлөлтийг бол нэг хүн дээр тооцохгүй 2 хүнээр тооцоод явчихна. Тэгэхээр тусдаа нэг хүн гэж ингэж явнаа гэж. Тусдаа нэг хүн гэж явна. Тэгэхээр хэрэг нь салгаад нэг одна особа другая особа гэдэг 2 хүнээр тооцоо явна гэсэн ийм хуультай шүү. Тэгэхээр энэ үрийг дуусна дуусал
хэрүүл тэмцэлгүй шиг эвтэйхэн шиг байж аж өөрөө дууссны дараас хэрвээ бол салах шаардлагатай уулзсан тэршүүлж хэлээ бод тааш. За тэгээд гэр бүлийн баталгаа заавал хэрэгтэй болно. Дээр нь хүүхдүүдийн төсний гэрчлэгнүүдийг заавал шаарддаг. Тэр чинь нөгөө нэг тооцоо гаргахад заавал хэдэн хүүхдтэй байгаа нь маш чухал байдаг. Учраас энэ бол заавал хэрэгтэй материал нэг байдаг. За дараагийн асуудал. За банк бус ер нь өрөнд орох амархан. За нэгдүгээр кредит картны өр хийчдэг. За 50,000 заасны өр гээл 50,000 гроны авахын тулд ингээл кредит картны өр гээл авчдаг те. За тэгэл 50-аа гүцэж игээл дахиж аваад ингээл тэгснээр агаад нөгөөдхөө төлөхөө болчдөг. За онлайны зээлүүд янз бүрийн аппликейшны өр. За худалдааны зээлүүд. За худалдааны зээлүүд нь одоо жишээл юу байж болно ш нөгөө нэг утасны тэ гар утасны одоо нөгөө дараа төлөлтийн тийм юмнууд бас байдаг. Ер нь нэг худалдааны янз бүрийн нэг маркетинг нэг хүнийг нөгөө хэрэглэх шиг татсан тийм маркетинг юмнаас жоохон зайлс хийж байгаа нэг зүйтэй байдаг. Өрөнд ороход маш амархан байдаг. Тийм ээ. За тэгээд богино хугацааны зээлүүд байна. За богино хугацаанд тэмцээ ер нь л авчий гэж авчдаг. Тийм болохоор энэ банк бус юмнаас ер нь жоохон хол байх хэрэгтэй. Яг гэвэл банкыг бодвол хүү өндөр мөн тэгээд шийдвэрийг айгүй хурдан гаргацдаг. За травал бол байнгын оршин суух хийдтэй бол за майл авал гэдэг ахын тэр. Тэгээ дараа нөгөөдхөө төлөх гэж тэнтээс ч зээл авсан байдаг, эндээс зээл авсан байдаг ингээл нэмэгдээд нөгөө орлого нь тодорхой байгаад идэг, зарлагаа нэмээд идэг. Тэгэхээр чинь өрөнд орох шиг амархан байхгүй ч гэсэн яаж ч болсон тийм үстэй. За өрөнд орох бас нэг шалтгаан юу? Өвчтэй удаан хугацаанд байхад өрөнд орчдөг. За хепатитын зээл төлж явахдаа өвдөөд, эсвэл одоо ажиллаа хийж явахдаа өвдөөд, гэмтэх, бэртэх, аваар тусалд орох, янз бүрийн биеийн тамирын арга хэмжээнд орж иж гэмтэх, бэртэх гэл янз бүрийн сас тоглож байгаа сүүл гараа гэмтээчдэг. Маш болгоомжтой байх бол ингээл дараа чи өрөнд орох бас нэг асуудал. Зээлтэй өвчлөлт зээлтэй. За гэр бүл салах асуудал бас их өрөнд орох бас нэг том шалтгаан байдаг. Сайхан төлөлт хийгээл гэр бүл сайхан явж иж нэгэн балчганаал тэгэл хэрүүл болоо салаад тэгэл нөгөө өрн одоо хин дээр үлдэх үү? Нэгэн төлөх болд. Хоёулаа зэрэг төлж исэн бол нэгэн төлөөд ирэхлээр л асуудал болдог. Төлж чадхаа байдгүй гэсэн. За тэр нь тэгээд үр хүүхдэд үлдчихэж байгаа нь бол бүр ч хэцүү байдал болчихдог. За тэгээд бизнес дампуурахад бас нэг өрөнд орох бас нэг асуудал байна. Нэг сайхан ресторан бар ажиллуулаад нэг караоке ажиллуулаа ингэж ил бас нэг зохимжийн өрөө төлөөд айтайхан байж ил янз бүрийн шалтгаанаас бизнес дампуурах боломжтой шүү дээ. Хажууд нь яг ижил үйлчлэгээтэй дэлгүүр нэгтгэж тухайн хүний орлого багасаад эхэлдэг үстэй жишээлбэл тий. За зээлийн хүүд их дарлуулдаг. Хүү маш өндөртэй юм авах хэрэгтэй. Хамгийн даа ялангуяа хувь хүнээс та нар биш тий. Нэг урд хормоогоо хойд хормоогоо нөхөн гэдэг шиг. За одоо банкны зээлийн хугацаа болчлоо. Одоо би энэ сард ерөөсөө төлж чадахгүй нэ. Эсвэл нөө хүүхдийн маань даатгалын хугацаа болчлоо. Одоо би энэ сард дахиад одоо 3 хүүхдтэй 9,000 төгрөг төлөх. За чи надад өгч. Тэгэхээр нөгөө за чи тэгвэл 5%-аас эсвэл 10%-аар яваа зээлдэл минь авч дараа нь тэгэл цалингаас өгöd байгаа юм чинь гэх. Тэгэл эхлээл яг тэгж авсан зээл чи эхлээл ерөөс үнцэн хүүгээ өг. За энэ сар би үнцэн мөнгө өгч чадахгүй нэ хүүгээ өгöd явъя гээл. За нөгөө хүүгээ өгөөл 9,000 төгрөг зээлсэн хүн чинь сар болгон 900 өгчээснэ тэгэл үнцэн мөнгөө ч өгөх байж. Сүүлдээ бүр унжиж эхэлдэг. За тэгээ нэхлээр юу сүртэй ингээл уурлаад нөгөө яаж гуйжсна мартцсан. Өөх болохлээрээ зүгээр гэдгийг чинь зүгээр элдвэр хэлнэ. Сүртэй ингээл тий. За тэгэл за визгүй болох бас нэг маш том шалтгаан. Ажилгүй болох шалтгаан. Үнэхээр том шалтгаан. Нэг ажил айтайхан хийчихэл тэгэхээр эдгээр та нар өөр зээлтэй байгаа хүн маш тогтвор суулшалтай нэг ажиллаа өөр зээлээ дуустал ажиллахаас энэ бол хамгийн зөв шийдвэр байдаг байхгүй юу? Тэгвэл за тэр цалин өндөртэй ажилгын очсон чинь нөгөө байрны хүнтэй байдаг. Нөгөө байрных нь үнийг судлаагүй гээд очсон. Цалин өндөр гингүүд л дахиад очсон. Тэгэнгүүт л нөгөө мастер дарагц хэрэгтэй таарт нийлэхгүй хэрэлдэж уралдаад. За тэгээд буцаад нөгөө ажилд орох нөгөө ажил нь хүлээж авахгүй болчихдог. За ингээд нүүд сууд хийх болгон зарлах тунгуудаа л унаа бензиний мөнгө ороод эхэлдэг. Ингээд тунгуудаа ямар ч таарт нийлэхгүй, ааш цаан таарт нийлэхгүй нөгөө нэг таньдаг чөтгөрөөс цухтаага танихгүй бурхан руу танихгүй нөө юу гэвэл танихгүй бурхнууд дээр дахиад очсон. Эдгээр нь ерөөсө 7 дор юмнууд дээр дахиад очсон. За ингээл одоо ажилгүй болсноос нөгөө банкны нөгөө мөнгө чинь гангаад эхэлдэг. Нөгөө төрөвчлөө мөнгө чинь гангаад эхэлдэг. Тэгэхээр
нүүдэл суудал хийх ер нь бол нэг ажлаа солих эдэр бол ёо таны санхүүг өстой үнэхээр ганхуулдаг шүү. Ажилгүй 1-2 сар болоход таны банкны асуудал зүгээр л ганхна. Хангалттай ганхна шүү. За 2019 оноос ерөнхийдөө нийт төлөлтийн давхарлын хуульд орсон хүмүүлний 30% төлсөн байхад бол нэг хуучин 5 жил байсан шүү дээ. Йоо 19 оноос 5 жил байсан. 24 он хүртэл. Тэгэхэд 5 жилийн хугацаанд яг нийт өөрийнхөө 30% төлсөн бол үлдсэний нь бол тэгэлдэг гэсэн ийм зарчим байсан бол 24 оны 10 сарын 1-ээс нөгөө 5 жилийн маань 3 жил болгож одоо талсан юм байна. Тэгэхээр 3 жил гэдэг чинь бас арай хурдан болсон. За 30% нь бол хэвээр үлдсэн. Тэр бас их авууштай. Тэгэхээр 30 жилийн биш 3 жилийн хугацаанд та нийт өөрийнхөө хамгийн бага 30%-ийг бол заавал төлсөн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хэрвээ 30% та төлж чадаагүй бол нөгөө нэг шүүхийн шийдвэр 3 жил болсны дараа за энийг ядаж 30% нь хүргээгээд дахиад 1 жил нэмэх юм уу 2 жил нэмэхэд бол асуудал байх болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр давхарлын хуулинд төлөлтөө хийгээ явж байгаа хүн бол нэг их акт аваад ч юм уу эсвэл их ажилгүй удаан байх бол ашиггүй. Тий, ашиггүй шүү. Энэ дэр би бас нэг юм нэмж хэлье гэж байгаа. Яг нь давхарлын хуульд Чехэд байхдаа орчоод магадгүй Францаас юм уу, магадгүй Испаниас, магадгүй Шведээс ингээд төлөлтийг болгох хийх боломжтой юм. Болно шүү. Найдвартай болно шүү. Тий. Тэрийг нь бол харин нөгөө insolvency справтагаа яриад би хамгийн багаар ингээд төлөлт хий гэсэн одоо тийм бас зохицуулалтыг бас хийх бүрэн боломжтой байдгийг чинь бас мэдх юм байна. Тий. Тэгэхээр за одоо Чехэд би давхарсан юм чинь Чехээсээ би одоо төлж болохгүй одоо яах вэ? Чехийнхаа цалингаар төлөе гэхэлэр амар өндөр тусаад байдаг. Тий. Тэгэхээр би одоо ингээ өөр оронд ирчлээ амьдралын ирэхээр ингээд би Чехэд ажиллахгүй болсон учраас би одоо жишээл Монголд ирчлээ. Одоо би сар болгон $200-аас илүү болж өссөн. Шилжүүлж чадахгүй юм байна гэдэг асуудал тухайн хүнтэйгээ ярилцах хэрэгтэй шүү. Явхаасаа өмнө ярилцах хэрэгтэй шүү. Тий. Сар болгоны төлөлтийг зогсоочих юм бол та асуудал орчин. Хайрын юм штэ 2 жил төлж идэл сүүлийн 1 жил дээр тийм асуудал гарчих юм бол хэрэг чинь задарчих штэ. Тийм байгаас тэгэхээр энэ дээр та хэд мэн дүүнер минь айгүй боломжтой хандараа. За юу. Бүр болохгүй л ичсэгээд бүр яриад зөвлө асуугараа. Нөө жар удсан эмчээс зовлон удсан чавганц дээр гэдгийг тэгэхээр чинь бас зөх хэмжээний бас нэг болсон болоогүй зөвлөгөө өгнө шүү та хэдтэй. Яг энэ давхарлт дээр бол. Тий. За мэдгүй юмыг болоо мэдэж ирэн мэдгүй л гэж тий. Би ерөнхийдөө гайгүй байх. Та хэд маа тэгээд нэг төлөөд манайхан ч нэг төлөөд эхэлчих юм бол дуусгадаг юм байна гэж харагдаад байгаа. Сайн төлж байгаа. Гадаадаас ч төлж байгаа. Монгол Чехээс төлөөд байна. За Чехтэй байгаа нь бол бүр асуудалгүй. Чехтэй байгаа нь бол ерөөсө цалин чинь бол угаасаа тодорхой. Бид нар чинь цалингийн чинь хянаал төлөлтөй чинь ийш тийш нь өөрийн чинь тараагаад ингээд төлөд дуусчихж байгаа байхгүй. За гэр бүлийн хүмүүс бол бүр хурдан дуусгах юм билээ. Ер нь голцоо 100% бол төлөд дуусчихдаг. Зэрэг төлөж явж байгаа юм чинь. Ер нь бол давхарлын хуулийн гол зорилго нь бол нийт өөрийн 100% төлөвлөх гэсэн зорилго бол эдгээр агуулж л байдаг. Тий. Цаагаараа бол. Ямар хүмүүс одоо энэ давхарлын хуульд яг хамрагдахгүйг тахир дутуугийн 3 дугаар зэрэгт хамрахгүй юм байна. За нийт өөрийнхөө 60%-ийг төлсөн нөхцөлд бол нэг орох шаардлага өгч үздэг юм байна. Дээр нь 18 нас хүрээгүй хүүхэд бол нэг 2-3 зээлийн одоо хүүтэй хүүхдэд нөгөө нэг өөр зээл уламжлагддаг гэдэг нь өвлөгддөг гэдэг нэг айхтар хууль байдаг ч Чехэд. Тий. Тэгэхээр яг 18 нас хүрээгүй бол одоо 2-3 хүүтэй бол энэ давхарлын хуульд бол оруулахгүй байна. Тэгээ ажил хийх боломжгүй юм чинь 18 нас хүрээгүй хүүхд яаж ажил хийх юм? Тэр өөрийг төлөх чадваргүй байхгүй юу? Тийм учраас энийг бол оруулах юм байна. За ямар хүн таныг одоо жишээлбэл одоо шүүхийн шийдвэрээр ингээд орохлоор юу яадаг байхгүй юу? Таны цалин гэж нь тооцоолж үздэг. За даанда ялангуяа ганцаараа орж байгаа нөхцөл. Таны цалин одоо ингээд бодож үзэхлээр юу ч н орж ингээд нөгөө нэг давхарлын хуульд оруулах гэхлээр таны цалин хүрэлцэхгүй байна гэж татгалзсан хариу авах бүрэн боломжтой. За тэгэхээр шүүхэд орохоос өмнө нөгөө анхан шатны нөгөө судалгаан дээр танд заавал нэмэлт даарцаа хэрэгтэй юм байна гэдэг асуудлыг яригддаг. Даарцаа гэдэг нь бол танд бэлтгэлийн чанартай одоо танд сар болгон 1000-аас 3000 төгрөг одоо нэмэрлэх хүн байна уу гэж асуудаг. За тэр нь бол гэр бүлийн хүмүүс бол байхгүй ямар ч боломж болохгүй. Харин найз нөхөд ах トゥ эдэр бол байж болно. Тэр хүн хамгийн гол нь өөрөө ямар ч үр зээлгүй банкнд ямар ч асуудалгүй үр зээлтэй байсан ч гэсэн төлөлтийг бол 100% хийж байгаа тийм хүн байх боломжтой. Явцын дунд одоо даарцаагаар одоо бэлгэдлийн
гэрээтэй хүн маань явцын тулд 1 жил болоод юм татгалзах юм уу яа. Татгалзах шалтгаан манайханд бол байж болно шүү дээ. Жишээ би бүр Монгол буцлаа гэх юм бол тэр татгалзах хөрлөө шүүхэд өгөөд гарчиж болдог. За тэгэхээр тэр даарцаа бол ямар ч одоо өөр зээлгүй хүн бол тийм мөнгөний одоо бэлгэдлийн бэлэг гэж хэлээд байгаа юм л да. Одоо даарцаач юм тийм бэлгэдлийн тийм гэрээ хийж өгч болно. Тий. За эсвэл одоо тухайн хүн одоо мөнгө төгрөг үнэхээр олдохгүй, даарцаа олдохгүй, одоо чамд итгэмжлэг гаргаж хүн олдохгүй болоод одоо цалингаа нэмүүлж ижил одоо энэ хуулинд хамрагдах хэрэгтэй. Өндөр цалинтай ажилд орж ижил энэ хуулинд хамрагдах. Тэгэхгүй бол үнэхээр цалин бага бол таны шүү одоо шийдвэр гарахгүй гэсэн үг шүү. Их зээл чинь аягүй өндөр байгаад байдаг 400 500 магадгүй сая төгрөг 800 мянган төгрөг хүртэл авцсан ус байна шүү дээ өндөр. Яаж тийм их зээл одоо өгчөж л багтаа гэж бодмоор тий. Тэгэхэд чиний цалин чинь дөнгөж 20 мянга бол уучлаарай үнэхээр хүрхгүй шүү. Дээр нь одоо бүр 1-2 хүүхэдтэй бол батлахдаггүй. Тийм учраас эсвэл нөхөртөөгөө цуг орох эсвэл чиний цалингаа нэмэхээс өөр арга байхгүй. Тэд чинь ингээл тооцоолж үзээл энэ хүрх юм байна энэ хүрхгүй юм байна гэдээ гаргаад өгнө. Ялгаа салгаад өгнө. Тийм багт. За. Installation Restrict гэж одоо вебсайт байгаа. За тэр вебсайтаар бол компани, хувь хүмүүс үнэхээр энэ дампуурлын хууль зарлагдаагүй байна уу гэдгийг шалгах бүрэн боломжтой байдаг. Тийм учраас тэр нөө овог нэрийн төрсөн он сараа өөрөө хийгээд өөрийнхөө мэдээллийг одоо нөгөө 3 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр одоо шүүхээс ирсэн захийг нь хүртэл тэнд байршуулж идэг. Тэгэхээр бүх юмаа өөрөө тэндээсээ өөрөө хянах бүр боломжтой байдаг юм шүү. Тэгээ Insolvency Restrict Юстица CZ гэх сайтаас дотор нь Insolvency Restrict гэдэг тустай байдаг. За тэр сайт хэрэгтэй хүн байвал надаас аваарай би бичээд өгч болно. За тэр сайтнаас харин өөр зээлээ дууссаны дараач байлаа гэсэн өөрийнхөө тухай мэдээллийг үзэх юм бол ерөнхийдөө дуусчгүй юу гэдэг харахад 5 жилийн хугацаанд л тэр яг цэврээр арилна. Тэрнээс биш бас тэмдэглээтэй байгаа л байна. Удаан багц. Тийм учраас ерөнхийдөө яг уу та шүүхээс бол захиамж ичил дээ одоо үрзээлгүй боллоо гэсэн ч гэсэн үрзээлгүй болонгууд та дахиад зээл авах уу гэвэл авч болно гэж байгаа юм. Гэхдээ авч болно гэж байгаа боловч ерөнхийдөө бол цаанаасаа банк гэдэр чинь ингээ хараад нөгөө ногоон гэрэл насалтай л байгаа юм. Биш улаан гэрэл ногоороогүй л байж байгаа байхгүй. Бас тийм байдаг. Маш удаж ээж тэрийг арчна. Хүний нөгөө муу нэрийг хусавч арилгахгүй гэдэг шиг л болно ер нь. Тэгэхээр ерөнхийдөө нэг ийм үр зээлэнд орсон хүн бол дахиад дампуурлын хуулинд дахиад орох гэхлээр 10 жилийн дараа дахиж орох боломжтой байдаг. Нэг үр зээлийн дампуурлын хуулинд ороод өөрөө тэгэлцсэн хүн дахиад зээлэнд ороод дахиад дампуурах юм бол 10 жилийн дараа дахиад энэ хуулинд хамрагдана л гэсэн үг байхгүй юу? Нэг ясанд. Маш удаж дахиж бараг орох боломжгүй гэсэн үг. Нас нь явж шүү дээ угаасаа тий. За тэр дампуурлын хуульд ороход ер нь 50 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Дээр нь нэмэн өртгөч нэмэгдээд бараг 60 гаруй мянган төгрөг болно. За тэгээд дээр нь Insolvency Spravцгийн мөнгө гэж төлнө. Сар болгон бид түрүү хэлсэнтэй 1089 төгрөгөөр дээр нь нэг хүн гэр бол нэг гэр бүлийн хүмүүс бол 1633 крон гэх мэтлэн жишээ тий. За нэг сар төлөлт хийгээг бол хүсэлт бол өгч олон жишээлбэл банкнд маш их өртөө байжгаад төлөлтөө хийгээгүй нэг сар зогсоосон бол шууд дампуурлын хуульд өргөдлөө өгч болно. Тий. Ер нь бол 2-оос дээш өртөө бол дампуурлын хуульд хамрагдана гэсэн ийм хуультай. Ганцхан банкны өртөө бол бас зөвшөөрөхгүй байх боломжтой. Тэгэхээр цаана өшөө ямар өөр вэ? Төлөвлөгөө ямар байна? Машины торгуул байгаад амар их болцсон ч юм уу? Эсвэл одоо цагдаагийн торгуул, захиргааны арга хэмжээний торгуул байж байгаа тэр нь төлөвлөхгүй өчнөө их болцсон байх юм бол бас тийм шиг хамруулж болно гэсэн. Хоёр нөхцөл болоо явчихна. Ойлгомжтой юм. Хэр ойлгомжтой ярив да одоо зөндөөл юм ярьлаа ёо. Та хэд маань ойлгосон уу юу бидэхгүй. За тэгээд ерөнхийдөө та хэд маань ер нь үлцээлийн асуудал би яриа л байна ёо. Зөндөөл ярьдаг шүү. Айл болохоор одоо энэ нэгэнт л одоо хүний нутагт хэдүүлээ бас нэг хүн шиг амьдрах гэж очисон юм чинь амьдралаа дээшлүүлэх гэж очисон юм чинь үр зээл аль болохоор хийхгүй байх. За үнэхээр шаардлагатай болвол өстой 7 хэмжиж нэг отл гэдэг шиг маш их
улс өртөө хамдаж мөнгөний асуудлыг маш одоо өөр ингэсэн санхүү боловсруулаад дээшлүүлэхэд төлөө янз бүрийн сургалт мургалтанд сайн суугаарай, сайн юм сонсоож, сайн ном үзээж ер нь тэгээ финансны операц гэж зөндөө байгаа тухайн орон нутгийн финансны операцуудаас мэдгүй юм сайн асуугаарай. За тэгээд хамгийн чухал юм юу гэдэг вэ гэхээр ерөөсөө л чек хэлээ айгуу сайн сурах хэрэгтэй. Үсэн нь бол ёсын дагна тухайн орныхоо хэлийг сурахтаа хуулийн зохимжийг мэдэх хэрэгтэй. Энэ хууль чинь да ялангуяа энэ дампуурлын хууль бас ийм юм байдаг юм байна гэдгийг чинь та хэд яриад өглөө дээр нь хамгийн гол нь банкны хэрвээ би өрөнд ороход би ямар хүнд байдалд орох вэ гэдгийг бол заавал мэдчих хэрэгтэй асуудал юм шүү. Тийм баг. За тэгээд гих мэтлэн одоо ийм асуултууд байна. Тэгэхээр та хэд маань нэгэнд амьдралаа сайжруулах гээд хаав ясын Азиас Европ руу нисч очиод тэгээд бүр одоо бүр Монголоос 7 дор байдалд орчих юм бол уучлаарай одоо тэгээд хэлж мэдэхгүй. Үнэхээр хэцүү. Хэцүү шүү минь дүүнэр минь. Үнэхээр хэцүү. Нэг өрийн сүлжээд орчих юм бол гарахад маш хэцүү шүү. Тийм учраас ерөөсөө нэг хепатитын зээл авах уу? За яг үнэхээр миний амьдралд энэ хепатитын зээл хэрэгтэй. Би 5 жилийн дараа би Монгол буцчихвол яах вэ? Би 5 жилийн дараа яг одоо авсан үнээрээ би энэ хепатитын байрыг зарч чадах уу? Үгүй бол нөгөө төлжсэн мөнгө маань буцаад надад олдох уу гэдгийг заавал судлах хэрэгтэй. Банк чинь байраа барьцаалаад аваад үлдсэн байж чамд зээл өгдөг шүү дээ. Тийм байгаа зү. Ерөнхийдөө. Тэг. Ордерыг чинь нэгсэн давч үлдээд чамд 40 сая төгрөг өгдөг үстэй. За тэгээ чи Монгол буцах бол яах юм? Чиний төлжсэн мөнгөийг банк буцааж өгөх үү? Лөөлөө штэ. Ёстой үгүй шүү. Гэх мэтлэн юмыг судлаарай. Юмыг маш заавал мэдлэгтэй байж мэдээлэлээ мэдлэг болгож тэгжээж амьдрах шүү хэдүүлээ. Мэдээллийг маш сайн авч байгаарай. А гэхдээ энэ мэдээлэл авахдаа хүн болгоны амаас ингээд ховж юм сонсох биш ээ. Тэг чинь бол сайн мэдээлэл очихгүй шүү танд. Зүгээр таныг толгой зүгээр уймарлсан мэдээ болно шүү. Буруу шийдэл хийх уймарсан мэдээллийг та хүлээж авахгүй. Яг үнэхээр тухайн яг салбартаа ажиллаж байгаа хүнээс нь тухайн салбарыг сайн мэддэг хүнээс нь тухайн яг тийм асуудалд орж ирсэн хүнээс нь ч юм уу тухайн салбартаа яг амжилттай байгаа хүнээс нь зөвлөгөө аваарай. Огт байшин зарж байгаагүй хүнээс байшин яаж зарагдгийг гэж асуухгүй шүү. Тийм багаз. За тэгээд та хэд 26 онд байстай төрөв чин зузаан маш зөв шийдэл хийсэн маш гайхалтай бас амжилттай бас жил байгаасаа л гэж хүсье да. Тэгээд болж бүтэхгүй байгаа юм а эхнээс нь цэгцлээд явъя. Тэрнээс зүгээр таз руу нулимаар нөө унжаага шүлснээсээ бултаад ингээд яваад байвал нэг гэхэд 20 30 жил болно. Ямар ч алхам хийгээгүй улам дампуурсан. 10 жилийн өмнөх өнөөдөр дорж 10 жилийн дараах дорж хоёр болоод ерөөс гайхалтай өөрчлөлт хийсэн юм л дорж байх хэрэгтэй шүү. Тэрнээс чи өнөөдөр Монголд ямар хүн байсан? Одоо Чехэд очиж хэн болчиход байна? 5 жилийн дараа чи хэн байх юм гэдгийг заавал өөрөөс асуух хэрэгтэй байхгүй. Тэгээ заавал одоо мөнгөн дээрээ төлөвлөлттэй. За энэ жил 25 онд би ийм ажил хийсэн. За үр хүүхдэдээ би ийм хөрөнгө оруулалт хийсэн, бизнестэй ийм орлого олсон, даатгалаас би ийм ашигтай ажилласан, ийм алдагдaltaй ажилласан гэд бүх тооцоо би энэ самбар дээр энэ хан дээр ингээ хавдсан ингээ сууж юм өнөд. 26 онд би ингэж ажиллана. Тоо мөнгө тоо одоо тоо бол ерөөсөн энэ тоогоор л маш сайн ингээд бодсон юм хананда хадаарай. Тэгжээ тоочин гой цэгцтэй байх юм бол мөнгө чинь аяанд орж ирэлээ. За тэрийг тэгээд та хэд маань надаас илүү би ч одоо тэтгэврийн хүн шүү дээ. Тэгэхээр та хэд маань залуучууд маань надаас илүү гоё сэтгэе, надаас илүү гоё үр бүтээлтэй, надаас илүү их ухаалаг шийдвэр гаргаасай л гэж чинь хүсье өрөө доо. Тий. Одоо тэтгэврийн хүмүүсээс юугаар дутах уу? Гэхэд одоо тэгээд хүснээрээ аялсан, цаг заваа өөртөө зориулсан, хуримтлал үүсгэсэн, хадгаламж үүсгэсэн ийм сайхан бас боломжууд бас зөндөө биш үү? Европод бол боломж маш их байгаа шүү. Тэг өнөөдөр Европ явах юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй Европт очиод бас далаад үе гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүс маш их байгаа шүү, явж чадахгүй байгаа хүмүүсүүд. Тэгэхээр та нар очичоод тэнд одоо гавья байгуулахгүй ингээд наашаач цаашаач биш болчих юм бол уучлаарай хайцагтмал байдалд байгаад байх юм бол хэцүү шүү дээ. Хүний амьдрал нэг л олдно. Сайхан нэг олдсон амьдралаа хэдүүлээ бас эрчтэй, хүчтэй, зоригтой зөв шийдэл хийсэн ингэж л явъя да хэдүүлээ тийм ээ. За та нарт бүгдээр нь амжилт хүсье. Дараагийн лайв баяр таа. Пока, чао.